За сайн уу манайхаа өнөөдөр Гуанжу влогийн маань тэртээ 2021 байна уу 2022 он хавцаа анх Гуанжууд ирээд за тэгээд нөхөртөөгөө хамт бит хоёр Кантон Тауэр дээр гарч үзэж байсан үеийн одоо дүрс влогийг та бүхэнд танилцуулахаар бэлэн болсон байна. За тэгэхээр Кантон Тауэр гэдэг маань болохоор өөрөө жил бүр ойролцоогоор 10 гаруй сая жуулчин хүлээн авдаг Гуанжу хотын хамгийн их зочлогддог дурсгалт газруудын нэг байгаа. За гаднах талбай бол маш үзэсгэлэнтэй. За мөн Сувдан голын эрэг дагуу бол маш олон гой юм одоо үзүр үйлчлэгний газрууд бол байдаг. За тэгээ энэ бол Гуанжугийн хамгийн том бэлэг тэмдэг гэж үздэг учраас хэрвээ Гуанжу хотод ирсэн л бол заавалчгүй жуулчдын үзэх ёстой газруудын нэг бол мөнөөсөө мөн нэг баг номер 1 газар нь за өдөрт дунджаар 20,000-аас 40,000 хүн холигддог. Амралт баярын өдрүүдэд бүр эсэр 60,000-аас ч илүү дээш холихох үе байдаг. За оройдоо болохоор шөнийн гэрлийн шоугаар алдартай байдаг. За дээрэс нь яг Кантон Тауэр дээр гарч үзэхийн тулд тодорхой хэмжээгээр бас бид бүхэн такс төлж байж ордог учраас тарифтай байдаг гэдэг манайхан анхаараарай. За тэгээд одоо Кантон Тауэрын талаар баг зэрэг мэдээлэл хүргэе. Дэлхийн бол одоо яг анх баригдажсэн үедээ бол хамгийн өндөр одоо телевизийн цамхаг гэж явж исэн үе бол байгаа. За тэгээд одоо бол тийм биш. За Кантон Тауэр маань өөрөө анх 2010 онд ашиглалтанд орсон. Нийт өндөр нь 600 м. За ингээд дээшээ гараад бид нар лифтээр маш удаа явсны эцэс 107 давхурт гараад ирчихсэн байгаа үзэгдлийг та бүхэн маань харж байна. За эндээс бол Гуанжу хот бол сүндэрлэн харагддаг. Бүх хэсгийг харж болдог. За жижиг арал хэсгүүд бас байдаг. Ингээд яг хотыг тэр чигээр нь толдон үзэх боломжийг бол ингээд бидэнд олгодог байгаа. За мөн дотор нь ингээд түүхийн дурсгалт өөрийнх нь барилгуудыг бол ингээд хөрөгчний наалт сүвнэр зэргээр бол одоо зардаг. Эндээс бас худалдан авах боломжтой. Би тэгтээ гэртээ аавна гэж бол нэг бодон одоо хүртэл аваагүй байгаа. Тэр үедээ ягаад ч авч амжаагүй. За энд нэг юм зураг авахулдаг хэсэг байдгийн. Тэгээд тэнцээ болохоор ингээд зогсоороо гिचээд зураг авсныхаа дараа тэрнийхээ зураг угааж өгөхдөө төлбөр нэхэд байдаг. Тэгж яхаар бас гар утсаараа өөрөөсөө баг зураг авцсан дээр юм шиг. Ямарсаа бит хоёрын хувьд бол зураг авахулсан байсан. За мөн дээдлийн давхартаа маш олон зүйлс худалдаалагддаг учраас Alipay, WeChat-а бас мөнгөөр цэнэглээд явах битгий мартаарай. За ийм Кантон Тауэрын хэлбэртэй уус хүртэл зарагддаг юм байлээ. За ингээд шөнийн вивийг бол бид нар тэсэн ядан хүлээж бол одоо үзэж байгаа. За энэ үзэгдэл бол нөгөө нэг дээдлийнхаа ингээд дээд хэсэгтээ баг зэрэг ийм үзүүлбэрийн юмнуудтай. Одоо энэ бол ийм бөөрөнхий ийм одоо bubble tram гэж нэрлэдэг ийм бөөрөнхий хэсэг байхгүй ийм одоо эргэлддэг ийм бөөрөнхий яг юу гэж тайлбарлах вэ? За алсын харагч биш үү те. Тэрний яг ингээд суурин дээрээ эргэж байгаа юм шиг хавтаагаараа эргэдэг гэдэг төсөөлөд үзээ л да. Тэгээ тэр нь яг юугаараа давуу талтай гэхээр 360 градус одоо бид нар ингээд хотыг тэр чигт нь харах боломж олдож байгаа гэсэн үг. За би та бүхэндээ яг энэ цэгээс нь хэрхэн харагдаж байгаа вэ гэдгийг харуулад ингээд бичлэг хийсэн байгаа. За тэгээ энэ дээр бас орж суух төлбөр нэг ялгаатай юм байлээ. Энэ дээр орж суух төлбөр дээшээ доошоо явдаг бас ийм галзуу уулган шиг ийм дээшээ доошоо явдаг бас нэг ийм амар юм байгаа. Тэрэн дээр суухад бас нэг арай өөр төлбөртэй байсан. За ингээд энэгээр бол нэлээд ингэж удаан явдаг учраас би бол одоо энэ бичлэгийг хурцгацсан байгаа гэж боддоо. Тэгэхэд л ийм амар удаан явж байгаа юм шиг мэдэгдэж байгаа. Тэгэхэд бол айгүй ингээд нэг цэг дээрээ удаан яваад нэг цэгээс удаан бичлэг хийх боломжийг олгодог юм байлээ. Тэгээд яг энэ одоо bubble tram-д суухын тулд хүмүүс маш их оочрлж байж, маш их хүлээж ордог. За анханасаа бүр үүднээс нь оочрлохдоо хүртэл нэлээд удаа оочрлж орсон. Өдөр нь бол архитекторын өрмөц хийцээр онцлог байдаг. Шөнө нь болохоор гэрлийн шоугаар алдартай. Хамгийн гол нь яг Гуанжу хот гэж яг ямар одоо хот вэ? Дээрээсээ ямархуу харагддаг вэ гэдгийг биднэрт бүрэн харах боломж олгодгоор л онцлогтой байдаг. За доор бол зураг авдаг хүмүүс бол зөндөө байдаг. За та нар одоо харж байгаа хэрэг хүмүүсийн хөдөлгөөн ингээ хурцсаад би бичлэгээ хурцсан. Гэхдээ бол одоо энэ bubble tram амар удаан явж байгаа. Тийм ээ. Гоё юу бичлэг. Хүмүүст ч байгаа юу? За энэ дээшээ гараад ирсэн. 2 хүний 800 вон болсон. Дээрээ тэр нөгөө нэг bubble tram гэдэг юм дээр суулгаад тойруулсан зураг авч өгсөн. Гэхдээ зураг авахд хоёр зураг аваад жаастаа авах 160 вон бас нэмж авсан. Тэгэхээр бараг 1000 вон болчихж байгаа байхгүй юу? Монголоор 510 сая төгрөг юм уу да. Өнгөнд бол нэлээд солигддог. Амар өндөр юм байлаа. Чихээ бүгэлж гарахгүй бол чих өвддөг юм байна.